Мэдээж та одоо ингээд Монголынхаа нийгэмд салбар бүрт одоо манлайлж ажиллаж байгаа хүмүүстэй тулж ажиллахад тэдний хүлээж авах байдал ер нь танд бэлэн болсон байсан уу хөрс суурь нь? 2011 онд миний хувьд ямар зорилготой би орж ирсэн гэхээр би ер нь Монгол улсын улс төрчтэй л би хамгийн эхлээд ажиллах хэрэгтэй юм байна. Тэгвэл тийм амар байгаагүй. Яг тэгэхээр би имижийн талаар ингээд яриад орохоор ягаад тэр чухал гэж гайхаж хүлээж авч. Эхний би яг сандаг байхгүй. Эхний 8 улс төрч надад уучлаарай би таны үйлчлэгээ надад хэрэггүй. Одоо дөнгөж эхэлжсэн болохоор бас би өөрөө итгэл ямар байсан те. Тэгээд 9 дөхөөс нь эхэлж би яг ажиллаж эхэлсэн. Тэгээд 2012 оноос өнөөдөр хүртэл би 60 гаруй улс төрчийн имижээр ажилласан. Зөв имижээр би Алтан уяг сайд, сайхан бэлэг сайтын имижээр ажиллаж илаа. Улс төрч эмэгтэйчүүдээс миний хамгийн анхны ажилласан эмэгтэй бол их хурлын гишүүн байсан Батчингийн имижээр би ажиллаж исэн. Тэгээд ингээд одоо 9 жилийн дотор би 2016, 2020 онд би Монгол Ардын намын улс төрчдийн имижээр ажиллаа. Тэр үед их хурлын зааланд суусан улс төрчдийн 80% ирээн бижэгта, зураастай бижэгта суудаг байсан бол өнөөдөр 90% нь зөв имижтэй сууж байгаа. Тэгэхээр би яг энэ чиглэл дээрээ бол би өөрөөрөө бахархдаг. Яагаад гэхээр тэр мундаг улс төрчд те намайг сонсоод яг миний хэлснээр, миний зөвлснөөр имижээ бүрдүүлээд ингээд өөртөө итгэл нэмэгдээд ингээд Монгол хүн хөгжиж байгаа энэ салбарт миний хийсэн одоо хувь нэмэр гэж би бодож явдаг. Би яг асуух гэж байлаа л да. Одоо магадгүй коучингийн үйлчилгээ үзүүлж байгаа хүнтэйгээ бас нууцлалын гэрээч гэдэг юм уу те. Дараа нь одоо би энэ хүний имижийг бүрдүүлж ажилласан гэдэг нь хэлэх нь таны талд эрхэн нээлттэй байдгүй гэдээ одоо нэр дөрдүүлгээ асуух байлаа, таас нэр дөрдлээ.